Монгол телевиз оюуныг тэтгэж жаргал бэлэглэнэ. Ивэн тэтгэгч үрдэг биш хоримтлуулдаг ап. Мандал хоримтлал. Хамтрагч Драматестер баталгаажсан дэлхийн брэнд IVB. Дөнгөж төрсөн ялах хүрээний уйлахтуу төрхөрөөнд л ишгэлдэг. Яг тэр цаг мөчид цаг хугацаа зогссон мэт ээж үр хоёрын уулзж байгаа тэрхүү нандан агшимал яалтчгүй дэлхийн хамгийн гайхалтай цаг үе, хамгийн гайхалтай мэдрэмж байдаг. Хайр, итгэл, шин нэглэл бүхэн нэг дор бүрдсэн төрхөрөөний тоглоом шоу нэвтрүүлэг интернет дэлхийн төрх тасгаас та бүхэнд хүрч байна. Яг энэ хаалганы ард энх мөнх болон халиунаа нар маань нэгэн сайхан мөчийг хүлээж байгаа. Ингээд төрхөрөөний тоглоом шоу нэвтрүүлэгт орох хэсгийг хамтдаа асууцгаая. Дагаад яваарай. Өөдс хэлж юм уу? Одоо баслаа. Яа бацлж. Яа бацлж. Сайн байцгаана уу? Сайн байна уу? Ясаг хөөрхөн хоёр хосвэ. Сайн уу? За бид Монгол телевизийн төрхөрөөний тоглоом шоу нэвтрүүлгээс явж байгаа. Хоёр маань энэ цаг мөчид бас маш сайхан мөчөө хүлээж байгаа. Үнэхээр сайхан санагдаж байна. Хэд хүүхднэ? Хоёр дахь нь. Ааха. Одоо энэ бацалт нь хэрэг? Дөнгөж саяг нэлээд бацалж ил. Яа, за тэгвэл яг манай нэвтрүүлэг тохирох юм шиг байна. За учир нь бид төрхөрөөний тоглоом шоу нэвтрүүлэгт яг ингээд бяцхан үрээ хүлээж байгаа хосуудаа санал тавиад асуултанд хариулаад амжилттай хариулж чадах юм бол бэлэг өгдөг нэвтрүүлэг байгаамаа. Тэгэхээр энэ нэвтрүүлэгт манай орох боломж байна уу? Тэгээ бэлэг авъя тэгээ. Хамгийн гол нь хоёр маань бас тий халуунаагийнхаа өвдөлтийг багч гэсэн сатаар болд юм аа. Тэгэхээр нэмэртэй авах болоо гэж бодоод байна л та. Тэгээ төвшөрч. Yes. За ингэ манай их мөх халуунаа нар маань нэвтрүүлэгт орохыг зөвшөөрлөө. Энэ бол төрхөрөөний тоглоом шоу нэвтрүүлэг. Гоё. Ямар гоё. Гоё. Маш бат хугацаанд бид тайзаа засчлаа. За ингэ хамтдаа тоглоом эхлэх үү? За тэгээ. За хоёр маань халуунаа бацалт нь яаж вэ? 5 минут тутам ямар ч гэсэн бацлаа. Яа, тийм үү. За тэгвэл хэдүүлээ дөрмөө хурдхан танилцуулаад тоглоомоо эхлүүлцгээе. За ер нь бол тоглоомын дүрм маш энгийн. Яах вэ гэхээр бид нийтдээ 8 асуултанд хариулна. Асуултанд хариулах тоолондоо бэлэг авнаа. Гоё аасна тий. Магадгүй одоо хоёр маань асуултандаа нэг удаа алдлаа гэж бодоход яг тухайн алдсан асуултынхаа бэлгийг авах боломжгүй. Гэхдээ өмнөх бэлгүүд нь хоёрт байж лээ. Харин хоёр дахь удаага алдах юм бол тоглоом үндсэндээ зогсно гэсэн. Тэгэхээр хоёр маань алдахгүй л ах хэрэгтэй ахна. За. Ойлгомжтой юм. Бас нэг маш хөөрхөн боломж өгдөг. Энэ юу гэхээр хоёрыг айл болох супер шагнал руугаа очиасаа гэсэн үүднээсээ хүн боломж гэж байгаа. Хүн боломж нь яах вэ гэхээр хоёр дээр нэмээд манай эмч туслахаар гаднаас орж ирээд гурлаа хамт асуултанд хариулна гэсэн. Айл болох хоёр маань боломжоо аль хэсэгтээ авах өөртөө шийднэ гэсэн байх нь. Тийм байна. Гэтэ аялуу мэрэгчлийн талаас авбалаас зүгээр юм байна. Яг зөв. Яа, яг бацлалт эхэлж байна. Тоор маань бэлэн үү? Тоглоом эхлүүлж болох уу? Болно. За ингээд та бүхэн харж байна те. Нийт 8 асуулт байна. За эхний асуултанд зөв хариулж чадах юм бол IVB хүүхдийн живхний бэлгийн багц. Хоёр дахь дээр нь Mastella брендийн арьс арчилгааны багц. Харин гуравт нь гацуурт хүнс бэлгийн багц. Дөрөвт нь мандал хуримтлалын эрхийн бичиг. Харин тавт нь төрсний дараах их нарийн асаргааны 5 өдрөө ирэх байна. Тэгрийн медиа хамт олны. За мөн Bala брендийн 300 мянган төгрөгийн эрхийн бичиг. Ori Media-гийн 1 жилийн эрх. За тэгээд супер шагналын хувьд Baby World-ийн аль биесны эрхтэй оруулж ирдэг Baby Born брендийн мини карьерийг та бэлтжээ. Таалагдж байна уу? Таалагдж байна. Гоё бэлгүүд байна. Тийм үү. За ингээд хамгийн ихний асуултанд орох уу? Тэгээ. За тий. Бид яг AVB хэрэгэлтэй шүү дээ. Тийм. Охин дээрээ бол яг AVB хэрэгэлчихсэн. Тасралтгүй хэрэгэлсэн. За. Тэгвэл надаар хэлүүлтгүй AVB брендийн сайн талуудыг мэдх юм байна те?
Тойроос сонсож болох уу? Тэгээ ямар ч гэсэн айгуу сайн шингээлт тэгээ айгуу нимхэн байд. Иш тийшээ халуун орнол аялаар авч явсан ч гэсэн айгуу нимхэн байдаг болохоор хөвсийгөө бамбагаа тахгүй тэгэхээр гоё. Ястаа тийм тий. Ногт нөгөө холоор агуулаагүй болохоор хүүхдээ хайрсанд ямар ч тийм одоо харшил өхөргүй байдаг тий. За тэгэхээр манай хоёр маань бол тэгвэл энэ асуултанд заавал зөв хариулаад яг энэ IVB-ийн бэлгийн багцыг авах нэ. За асуулт яваа хавтаарай. За. За тий. Бүдэн шувуу нэг өндөглөختөө хэдийн ширхэг өндөг гаргадаг вэ гэсэн. Мэдгүй штэ. Мэдгүй байна. За Ад нь 3, Б нь 15, В нь 10, харин Г нь 5 гэсэн байна. Харин бүр бүдэн шоу гэж ямар шоу гэдгийгс мэдгүй юм. Ой, бүдэн шоу гэдэг чинь нөгөө арай дэлгүүрт зараад идэг нөгөө жижигхэн өндөг үү шүү дээ. Тийм үү. Тэрний Тэгэхээр яг их юм болов. нөгөө жижигхэн биетэй гэж бодохоор цөөх юм болов. Халина юу гэж бодож байна? Би өстө мэдгүй. Над ямар ч төсөөлөл. За. Эсвэл одоо нөгөө өндөг нь одоо дэлгүүрт зардаг чинь маш Амар хэмжээгээр ихээр ирдэг идэг, болохоор тий. их гардаг юм болов. Тэгэхээр 15 байж магадгүй л 10 юм 15 айл нэг нь л хэлж үз. 10 юм 15 айл нэг нь. Харин Гэхдээ хоёр саналдаа нэгтгэх хэрэгтэй. 15 хүч байлаа. За маш их өндөг Дэлгүүрт ингээм амар олон юм чинь байдаг тий. За тэгвэл тэгээд гаргадаг байж магадгүй. Нэг тийм байдаг тий. Б гэж хариулдаг ч үз. Б буюу 15. Тий. За тэгэхээр хосууд маань эхний асуултын зөв хариултыг Б буюу 15 гэж хариуллаа. Зөв эсэх хамтаа харцгаая. Яна арай. Бүр ах тий. Шоугач мэдгүй. Шуугаас үнэхээр мэдхгүй байна. За яг энэ мэдчлэн ингээд тоглоом маань явах юм а ямар санагдчих. Гоё. Байна. Тэгтээ ийм асуултууд орж ирвэл Соолсон яагаад юм байна. Хөрх юм а. Тэгтээ хоёр маш сайн хоорондоо ярилцаа санал нэгдээд асуултандаа маш зөв хариулж чадлаа. Баяр хүргэе. За баяр. За ингээ хамтдаа хоёр дахь асуултын шагналыг явахыг харцгаая. Стелла. Стелла сайн шүү тийм үү харин. Мөн байна. Тэр нөгөө энийг сая сүүлд Хонконг явчаад яхахта энийг би энэ цасын охиндоо ирүүлж үзсэн чинь бүр айгүй сайн юм бэл. Ер нь л одоо хүүхдийн эрүүл мэндийг хамгийн сайнаар боддог бүтээгдэхүүнүүдийг бид бас хамтран ажил сонгосон. Тэгэхээр хоёр маань ч гэсэн хэрэглэдэг сайхан хэрэг байна. За Mustela брендийн хувьд бол бас л хүүхдийн арьсанд хамгийн сайнаар тохирсон эрүүл арьсыг бүр төрсэн цагаас нь хүүхдүүдэд өгье гэсэн юмраатай хамт олон байгаа. Францын хүүхдийн арьс арчилгааны тэргүүлэгч бүтээгдэхүүн байна. За тэгвэл асуулт нь юу вэ харцгаая? Монголын үрс маш олон болтугай гэж хэн хэлсэн бэ гэсэн байна. Маш алдартай үг те. Тий, алдартай үг. Ад нь ринчин, Б нь нацаг дорж, В нь яван хулан, харин Г нь буян нэмэх гэсэн байна. Нацаг дорж ч юу? Бэ. Яваа хулан гэж бодохгүй. Хайн мэдхгүй. Нацаг дорж охоо. Ер нь бол тааж бас болно шүү дээ. Яг үнэхээр сайн мэдгүй. Сайн мэдхгүй болохоор. Үнэхээр сайн мэдхгүй байна. Ааха. Гэхдээ хоёр саналаа нийлүүлэх хэрэгтэй. Нацаг дорж ч юм яг ийм юунууд аягүй сайн хэлсэн байд шүү дээ. За нахад Б хариул. Нацаг Б дорж. буюу нацаг дорж тий. Санал нийлж ин тий. Тий. За тэгэхээр хамтдаа зөв хариултыг харцгаая. Үзүү. Үнэхээр мэдсэгүй. За тэгэхээр Монголын өрс маш олон болтугай гэж хэлсэн хүн бол даш доржийн нацаг дорж байлаа. Хоёр маань ингээд цааштай бол эргэлцэхгүйгээр мэддэг боллоо шүү дээ. 1934 онд яг нацаг дорж энэ шүлгээ биччихсэн мэлээ. Тэгээ доторх агуулга нь бол бүх хүүхдүүд эрүүл сарвал байх болтугай. Маш олон Монгол гайхалтай хүүхдүүд төрөх болтугай гэж уриалж биччихсэн юм байлээ. За ингээд хоёр маань Mustela брендийн арьс арчилгааны бүтээгдэхүүний хөрөнгөнд авч чадлаа. За ингээд дараагийн асуултын шагналыг явахыг харъя. Та бүхний харж байгаачлан гац урт хүнсийн зүгийн балны шоколадны бэлгийн багц байна. За тэгээ 440 брэнд зүгийн бал бол бүр 2017 оноос эхлээд худалдаанд гарсан юм байлээ. Тэгээ бүр 100% цэвэр зүгийн бал үнэхээр гоё амттай. Төрснийхаа дараа манай халинаас хэрэглүүл сайн байх нь тий. За ингээд хамтдаа асуулт нь явахыг харъя. За асуулт бол дөнгөж төрсөн хүүхэд хэр хол хардаг вэ гэсэн байна. Ад нь 8-аас 12 см, Б нь 20-с 30 см, харин В нь 16-аас 20 см, Г нь 30-аас 35 см гэсэн байна. Дөнгөж төрсөн хүүхэд чинь маш сайн хардаг шүү дээ. Сайн харахгүй. 16-аас 20 см харт юм болов. За чинь нөгөө харын өгч ингэн барихаар чи 20-с 30 тэр чи арай том болоод хаа дөнгөж төрсөн хүүхдийн хараа нэлийн бүрэлдсэн мэд
Одоо гар чинь баг 15 сая бид шүү. 16-аас. Ядаж нэрээ тийм уу тийм. Яваанда хараан тогтно тэгээд идэж тарай. Тэгдэг. Тэгэхээр 16-аас 20 болов би бол тэгж бодчих. Одоо охины хэдэн настай лээ? 3 Одоо 3 настай. Охин 3 настай тий. Охиныг бас хоёр маань анхныхаа хүүхд дээр бол маш олон ном уншаад мэдээлэл цуглуулж ирсэн баг тий. Харин Тэр үеийнхаа мэдээллийг санаж байна уу? тэг сайн санахгүй л ингээд ямар ч гэсэн баг хараан тогтоод явдаг гэдэг учраас 8-аас 12 гэхээр бүр иймхээ энэ ч бүр ийм жоохон гэсэн үг шүү. Тэгэхээр 16-аас 20 см дотор юм болов л гэж их байраа. Эсвэл 20-30 гэдэм болов. За энэ бол ингээд 15 сая. За 20-аас 30 юм уу? Эсвэл ингээд тэрвэрж яхад аав ээжигээ хардаг гэж төсөөлөх юм бол 30-аас 35 байж болох юм. Бас гоё гаргалгаа байна тий. Нэрээ бид ч одоо энэ хавцаал тэрвэрж байгаа шүү тий. Тэгэхээр тийм ээжээ хардаг юм болоо эхлээд мөмөл харна л та. 20-аас 30 юм болов. за 20-аас 30. санал нийсэн үү? за 20-аас 30 би ч за тэгээд За ингээд хосууд маань 20-аас 30 буюу Б гэдэг дээр санал хэлсэн байна. Зөв эсхийг хамтдаа харцгаая. Баяр хүргэе та хоёр та. Ямар сайн байна. Үнэхээр сайн тоглож байна. Үнэхээр ингээ альва зүйл гоё санал нийлдэг нь бүр ингээ мэдрэгдэж байна. Стах хөөх юм байна. Дахин баяр хүргэе. за хоёр. За ингээд хоёр маань гацууртын зөвгийн бал болоо шоколадны бэлгийн вакцины эзэд болжээ. Чинээ гоё юм уу? Одоо нөгөө бацал 50 гэж зааж байсан. Одоо бүр дөрвөлөө ороод ирсэн. Энд тайвширчих шиг боллоо шүү дээ. Сатааруулаад байна Тийм тий. дараад. Нэрээ хоёроо би бүр сайн санаад харчихсан санагдаад бах. Та нөгөө бит хоёрын хормыг хөтөлж исэн. Яг тийм байж тий. 24 онд тий. Хоох тийм байж. Ямар сонирхолтой тохиолдол үү тий. Хоёр хосынхаа хормыг 24 онд хөтөлчихсэн юм байна. Тэгсэн чинь манай төр хөрөөний тоглоомын шоу нэвтрүүлэгт ингээд хоёр маань ирсэн байх юм. Харин бит хоёр ч гэсэн гоё санагдаж байна. Гоё юм аа. Гоё санагдаж байна. Хамтрагч Мустела брэнд хүүхдийн эрүүл арсны зөв суурийг төрсөн цагаас нь. Хамтрагч дахин давтагдашгүй хүүхэд нас бала. Ивент тэтгэгч чанар аюулгүй байдлыг эрхэмлэгч интернет эмнэлэг. За ингээд хамтдаа дараагийн асуултанд анхаарлаа хандуулцгаая. Бацалт нь нэлээд өндөр болчихлоо шүү. Энд ч дутах уу? Зүгээр. За. Гай. Пивэр өмнөөс нь халууцсан. Сандарчлаа. Одоо боочнаар. За. Үргэлжлүүлэх үед Тэгээ. үлээ бас давсралж болно шүү. За. За. За тэгвэл үргэлжлүүлэхээр боллоо асууд маань. Тэгвэл дараагийн асуулт явахыг хамтдаа харцгаая. Вау. Урамшуулалт асуулт гэж. Яа за. Урамшуулалт асуултын шагналыг та бүхний харж байгаачлан мандал хуримтлалыг энэхүү таавартай санал болгож байгаа гэсэн үг ээ. За тэгээд хуримтлалын хамгийн гой даваа тал нь юу гэхээр хүүнээс хүү бодогдно гэсэн үг. Тэгэхээр үндсэндээ мөнгийг өөрөөр нь ажилуулж байна гэсэн үг. Тэгэхээр бид бол яг хуримтлалаа илүү одоо юу гэдэг хүүнээс нь хүү бодоход л хадгалах боломжийг олгож байгаа юм байлаа гэж. Тэгэхээр маш өндөр өгөөжтэй байх нэ. За тэгвэл урамшуулалт асуултынхаа асуултыг харъя. Хүүхдийн дуунуудыг аль болох олноор нэрлэх юм байна. Хоёрын маань хувьд 5-ыг нэрлж чадах юм бол 100,000. Харин 10-ыг нэрлж чадах юм бол 200,000. 15-аас дээш нэрлж чадах юм бол 300,000-ыг авч чадна. Гэтэ хугацаатай шүү. 30 секундын дотор хэдийг нэрлэх үү гэдгийг хараад. Нэг хүүхэн зүйлийг нэмэдлэхэд магадгүй бид нар хүүхдийн дууныхаа нэрийг мэдэхгүй байж болно шүү дээ. Дуугийн дуулж олно. Болж байна уу? Болж байна. Охин 3 настай гэдэг чинь зөндөө дуу мэдэх байна. За эхлэх үү? Бэлэн үү? За тийм. За ингээд цаг харлаа. 3 2 1 эхэлцгээе. За. Мама нэшэр би хүүхэлтэй тогруу янзын хүүхэлтэй Оо, би дуулаа явах юм биш тий. Дуулж болно шүү. Хэлчих ч бас болно. Тогруу янзын хүүхэлтэй тэгээд чинь жигми тогмод 2 бомбог юу лээ. Өөр алг бом. Өөрөө тийш өгөрдөг. 5 секундтай. За. Тийм байна. Тэр сандрын мах тийм. Ихтэй сайн байлаа. Хоёр маань 5 дууны нэр маш сайн нэрлээд
Мандал хоримталтаа 100,000 төгрөгтэй болж чадлаа. Баяр хүргэе. Манай энэ хүүхдтэй дуулмаар байсан уу? Харин дуулд юм уу гэсэн сандарчтай байна тэгээ. Нэг дуулчихоо охин үзэж байгаа. Тэс нөгөө хүүхдээ нөгөө нэг утас үзүүлэхгүйгээд айгүй их дуулдаг байсан. Муу яа хөрхий сонсоо л доо. Хамгийн их дуулдаг дуугийн сонсъё. Миний ярь дуулдаг. За илүү тоглоом зөвхөлтэй дуулчих юм уу? За тий. Харин мартчихсан бас. Оо, за жигмэд тоглоом уу? За жигмэд төгмөд хоёр. За тий. Жигмэд төгмөд хоёр. Жигсэн таамд явжээ. Усын матандаа цаад дуртаж түүхээр болжээ. Жиг савтай жигмэд төрүүлэндээ гэж төгмөд сүлдэндээ гэж сүрдчихээ. Дүүсээр байгаа тогмодын савн дүүрээд иржээ. Эзээр байгаа жигмэдийн гидсэн дүүрээд иржээ. Гидсэн садаад иржээ гэдэгтэй. Ястаг хөрх юм аа. Яг ингэж болохоор чи охинстой дуртай байхаа аргагүй хаа тий. Хөрх юм. Баярлалаа хоёртоо. Нэвтрүүлэгт манастай хөрхөө өнгө төрхийг нэмж өгч чадлаа. За ингэ дараагийн асуултаа харцгаая. Түүнээс өмнө дараагийн асуултын шагнал юу байхыг бас харнаа. Вау, Тигрикэр. За, Тигримэдийн хамт олонны 5 хоногийн эрхэмчиг. Тигримэдийн хамт олонны хувьд яг та бүхний харж байгаачлан ахмад наснууд, за мөн төрсний дараах асаргаанууд те. За, тэгээд нөгөө хевтрийн бас хүмүүс их байдаг тийм үү? Тэдгээр хүмүүст маш гоё асаргааг өгч чаддаг юм хамт олон байна. Тэгэхээр хамтдаа яа, баслаад байна яаж юм? Яа, дараа гайгүй. Гайх байна. Гайгүй. За. За тэгэхээр яг энэ хүү 5 хоногийн эрхэмчгийн эзэн болгох асуултыг хамтдаа харъя. За. Монгол ёсонд эрэгтэй хүүхдийн нэрийг аль чихэнд нь шивэндэг вэ гэсэн байна. Ад нь зүүн чихэнд нь, Б нь баруун, В нь аль чихэнд шивнэж болно. Харин Г нь огт шивэндэггүй байна. Баруун чихэнд нь шивэндэг хаа. Чокныхоо нэрийг зүүн чихэнд нь шивэнсэн мэт тий. Тэгсэн үү? Одоо санаад. Баруун чих хаа. Охныхоо нэрийг л өдөг зүүн чихэнд нь 2 3 удаа шивнэжсэн мэт. Тэгжсэн. Тэг. Халуунаа сайн санаж байна тий. Тэгжсэн санаг чинь баруун чих хаа. Баруун чих. Тий. За баруун чих. Баруун буюу Б хариултыг сонгож байгаа юм байна. тий. За ингээд хосууд маань дөрөв дэх асуултынхаа зөв хариултыг Б гэж сонглоо. Хамтдаа харцгаая. Баяр хүргэе. Тийм байна. Монголчууд маань бид эртээр үеэс хэрэгтэй хөхтийг ихөө нэрийн нөхтөө баруун чихэнд нь шивэндэг байх нэ. Хоёр дахь хөхт одоо төрөх байгаа хөхтийн хүсийг мэдэж тий. Хөрхий яста мөрөөдлийн гэр бүл болж байгаа юм да тий. Одоо тэгвэл их мөх маань хүүгээ төрөнгөд баруун чихэнд нь шивэнэх нэ тий. За ингээд баяр хүргэе та хоёртаа. Ингээд хоёр маань Тигрик хэрийн 5 хоногийн эрхийн бичгийн эзэд болсон байна. За баярлалаа. За ингээд дараагийн асуултыг харцгаая. Түүнээс өмнө асуултын шагнал юу вэ? Бала. За тийм ээ. Бала брендийн 300,000 төгрөгийн эрхийн бичгийг та хоёртаа бэлдсэн байна. 0-14 насны хүүхдүүдийн хувьд за тэгээд ерөөс хүүхдийн арьсанд бас хайршил өгөхгүй, амьсгалдаг гэдэг юм уу те. Хүүхдүүд маш их гүйдэг те. Хөдөлгөөнд нь хязгаарлагдаггүй. Тэгэл хамгийн тав тухтай брэнд бол ялтчгүй манай Бала брэнд байгаа шүү. За тэгэхээр Бала брендийн 300,000 төгрөгийн эрхийн бичгийг манай хоёр маань ямар асуултанд хариулснаар авахыг харцгаая. За, монголчууд хоньны сүүлийг хүүхэдтэй хэрхэн бэлдэж хөхүүлдэг вэ гэсэн байна. Охиндоо хоньны сүүл хөгөлжсэн үү? Үгүй хөлж байгаа. Хөлж байгаагүй юу? За тэгтээ хэдвэл хариултаа харъя те. Аад нь гүйцэж чарж, харин Б нь гүйцэж жигнэж, В нь гүйцэж чанаж, харин Г нь гүйцэд болголгүй өгдөг байхад. Тойрог жоохонд нь сүүл өгчсэн гэжсэн үү? Өгчсэн баха. Надад л өгчсэн. Гэтэ угаасаа хоньны сүүлийг гүйцэд болгодоггүй. Нөгөө нэг тасраад хахах эрсдэлтэй байдаг учраас гүйцэд болгохгүй өгдөг. Хальт нөгөө нэг халуун усан дүрэл, буцсан усан дүрэл өгдөг санагдаад байна. Тэ арай. Тийм үү. Их мөхсаа мэдгүй ах шиг тийм. Харин сан бас мэдэхгүй нэ. Тийм гүйцэд болгохгүй Г хариултан зүг бахаар. За. Тэгвэл бусд нь нөгөө нэг шууд хахчдаг хгүй тасраад унцдаг. Нэр их тийм баг тийм. Бусд нь бол дандаа бүр ингээд чанаад болгоод гүйцэж гүйцэж болчихоор чинь ялчгүй тасаад унцах юм дээ. Тэгээ өөхөхгүй. За. Г хариултан зүг сонголоо. Нэгдсэн үү? Тийм. За ойлголоо. Ингээд хосуудын хувьд Г-г сонгосон байна. Зөв хэсгийг хамтаа харцгаая. Зүг байна. Манай халуун үнэхээр сайн байна шүү. Одоо хүүтэр яг хоньны сүүл хөлөх үү? Тэгээ ууг нь нөгөө тархины үйлчлэлтний их сайн л гэдэг. Тэгтээ нөгөө бас нөгөө нянгийн халдвар малтвар гэ бас одоо ч юм бас болдог зүйл болох байлцсан учраас сайн мэдэхгүй л тэс харж байгаа. Нэрийн тий. За маш их баярлалаа.
Одоо хэдүүлээ дараагийн. Ваа, бүр 93, 94. За, нэлээд бацалт өгч ин да. Нилээн бацалж. Жохон амарх уу, хүлээх үү, эмч дутах уу? Гүг зүгээр гайг. Цогтой арай гаргарлаа. Хэдэн минутын зайтай бацлаад байна те. Ер нь 5 минут тутам л бацлаа. Яа тэгээд таашиг байна. За хэдүүлээ үлсэн асуултуудаа хордон тоглоод дуусгая. Том утга манай халин маань ингээд төрх цаг нь орчих шиг. За ингээд дараагийн асуултыг хамтдаа харцгаая. За ингээд дараагийн асуултын маань шагнал онцгой бүтээлийг оройгоос бүтэн 1 жилийн эрхийг та бүхэндээ өгөхөөр төлөвлөж байгаа юм байна. Тийм таны хүүхдийг төрсэн цагаас нь үзүүлж болох маш олон гоё контентыг манай оройгоо хамт олон яг энэ хүү аппликейшн дээр багтаасан байгаа. Тэгэхээр та хоёр маань бүтэн жилийн турш Монгол телевизээс эрхлэн хүргэж байгаа нэвтрүүлгүүд, мөн албан ёсны нэвтрүүлгүүд, кинонуудыг үзэх эрхийг та хоёртаа бэлдсэн байна. За. За ингээд асуултыг харцгаая. Нира хүүхэд хідэн амтлах болцоотой байдаг вэ гэсэн байна. Ад нь 100,000, Б нь 100, харин В нь 10,000, Г нь 1000 гэсэн байна. Ястаа харьцангуй тоонууд байна тий? Тийм байна. Хоёлаа энийг харин бинго болох уу? харин бинго дийл гэж байна. Гэхдээ харийнхаа хувьд одоо няраа хөхт яг төрөөд шууд хоол иддэггүй ганцхан эхийн сүг болдог болохоор болцоо гэдэг чи одоо амтлах мэдрэмжийн л ярьж байгаа юм тест зөв. Тийм хамтлах. Тэгээ ингээ бинго одоо гэхээр тоонууд нь айгүй харцангуй байгаа сте. Нарцсангүй байна. Яг харин бол тэгтээ цөөхөн болцоотой байх гэж бодсон. Эсвэл бол их болцоотой төрөөд тэрийгээр бэйт юм болов юу гэж бодож байна. Харин битээ чи бинго харин чиний үг л даах. Тэгээд хоёроо нэгдсэн хариултыг л авах хэрэгтэй. Харин нөгөө Амстердам гэчихв. Сая юу гэсэн бэ? Ами юу гэсэн бэ? Амстердам гэд би нөгөө нэг Швейцарт өссөн байхгүй юу. Тэгтээ ингээ бид нар нөгөө мэдхгүй юмнуудаа ингээ бинготчтэй. За тэгээд Амстердам пики колиграм бури рататам Амстердам пиктам ипопотам мянх гинэ. Гэ. Мянх гэж. За гийг сонгосон. Гийг сонгосон уу? За тэгвэл хосод маань гийг сонгосон байна. Зөв эсхийг харцгаая. Бороо ээж. За тэгвэл зөв хариулт нь аль вэ харцгаая? 10,000 юм биш тий. Би сая Амстердам сонсоод вэ гэж бодсон. Миний гээ биш нэ. Минийх гэс. За тэгэхээр зөв хариулт нь 10,000 байж. Тэгсэн чинь насан турсан хүнийх нэг 8-9 мянга л байдаг юм байна. Оо зөв. Тэгсэн чинь нэрээ авахд бүр 10,000 буюу илүү хүчтэй хамтыг мэдэрдэг байх нь. Тэгээ амтлах болцоо ерөөсө хилэн дээр байдгүй гинэ. Уруул гацар хоолой хэсэгт нүрт байдаг гэд. Яг үндсэндээ бүр энэ хэсэгт нь илүү байдаг байх нь ш. За юм байла. Хэдүүлээ тэгтээ маш гоё зүйлийг мэдэж авлаа тий. Дэлхэн дээр харж байгаачлаа үр дүнгээ бас ихэл танилцуулчих. Нийтдээ 7 асуултаас хоёр маань 6 асуултандаа зөв хариулаад 7 дахь асуултан дээрээ бүдэрчээ. Гэхдээ ингээ харах юм бол бүр ингээ 90% мундаг ажилласан байна. Хамтрагч Baby World хүүхдийн дэлгүүр. Хайртай үрдээ хамгийн чанартайг нь. Хамтрагч үргэлжлэлийг оройгоос. Хамтрагч Монгол хүнд ирүүл хүнс, гацуурт хүнс. За одоо харин хамтдаа дараагийн асуулт явахыг харцгаая. За Сэн даалгавар. Тийм юу юм болоо? Харин юу юм болоо? За, хосын даалгавар нь бас маш ингийн. Хоёр хоёулаа хамтдаа биелүүлэх ёстой. Үндсэндээ хамт хоёулаа биелүүлээд дөрвөн зүйлийг дөрвөлнгийн зөв таах юм бол хосын даалгаврынхаа шагналыг авна. Энэ ихтэй асуултанд орж байгаа юм уу? Араагүй. Шагнал нь юу байх вэ гэхээр бэлэн мөнгө байх юм аа. За ингээд ямар их даалгаврыг хамтдаа харцгаая. Гаднаас орж ирэх болно. За. Яа, бац. Яна. Зөө хүрч. Яа. Яна. Ух тэр арай.
За тэгэхээр та хоёрын маань хосын даалгавар жимсний чанамлын амтыг зөв таагаараа гэсэн байна. Яг энэ хүү 4 амтыг та бүхэн маань ингээ яг харалтаа зөв тааруулж чадах юм бол 100,000 төгрөгийг бэлнээр авна шүү. Харин нэг л алдах юм бол харамсалтайгаар 100,000-ийг бэлнээр өгөх боломжгүй болно. Ер нь амтлагтай хэрвээ. Тохоо. Жимсний чанамлын дортой юу? Манайх нэг хийддэг юм тийм. Гэхдээ дөрмээр бол одоо манай халуун намаа тун удахгүй төрөх гэж байгаа учраас амтлахгүй харин үнэрлүүлж болно. За. Манай инх мөхөл зөвхөн амтлаад тааруулна шүү. За юу. За тэгээд эхлэх үү. За эхэллээ. 3 2 1 эхэлцгээе. За. Гүзэлж юм байна. Вау, шот хэлж шүү. Бөөрч. За, эргэлзээ тэгэл халуунадаас амт үнэрлүүлж болно шүү. За. За. Нэртэ. Энэ намтай наа чи юу? Айс юм. Оо, айс шүү. Монгол зэрлэг жимшээс шууд таньж шнэ. За, энэ ч одоо өхрийн хөдөл юм байна дөө. Өхрийн. Хугацаа бол бидэнд байна. Хэрвээ эргэлзэж байвал бас сольж болно. Бас. Болсон уу? Бас. За, тэгээд цагийг зогсооцгоё. За, ингээд зөв эсхийг одоо хамтдаа харнаа гэсэн. За, эхнийхэн суглаа шүү. Хамгийн ихний жимсийг чанамлыг бөөрөлцгөн гэсэн байна. Зөв байна. Зөв байна. 100,000 руу ойрцоорой. За, харин хоёр дахьыг анис гэсэн байна. Анис мөн эсхийг харцгаая. Зөв байна. Гурав дахь жимсийг юу гэсэн бэ? Гүзэл. Гүзээлцгэн. Тийм ээ, зөв байна. Баяр хүргэе. За тэгэхээр дөрөвдүгч гэсэн ойлгомжтой. Баяр хүргэе та хоёртоо. Баяр хүргэе. Ингээд хосууд маань хусын даалгавраа хамтдаа маш амжилттай биелүүлж чадлаа. Ингээд шагнал буюу 100,000 төгрөгийг оруулж ирнэ юм хүсэж байна. Баярлалаа. Ингээд оролцогчид маань хосын даалгавраа ямар ч асуудалгүй төвөхгүй тааж чадлаа. Баяр хүргэе та хоёртоо. За Бизнес 100,000 төгрөг шууд өглөө. Их мөх маш шууд гэрмалах байлгүй тий. Шууд гэрмална. Сэтгэл ямар байна? Гоё нөө. Гоё бэлгнүү зөндөө бэлгнүүтэй бол. Бид ч сайн үүнд үнэхээр баяртай байдаг. Төрхөрөө гэдэг бол яалтчгүй те ингээд бадалт өгж байгаа үед бол ээжд бас хэцүү байдаг те. Аав нар ч гэсэн хажууд нь аль чадхаараа л тусалж байдаг. А гэхдээ бид ингээд ямар нэгэн байдлаар тоглоом тоглуулад маш гоё бэлэг бэлдээд цаг хугацааг их гоё аз жаргалтай дурсамжтай өнгөрөөж байгаа нэвтрүүлэгтээ үүнийг хийхдээ манай хамт бол үнэхээр баяртай байдаг. Оролцож байгаа та хоёртаа дахин баярлалаа. За баярлалаа. Мэдээж ч гэсэн оролцсон таатай тий. За ингээд бидний супер шагнал маань юу байгааг харъя. Baby World албан ёсны эрхтэйгээр Baby Bjorn брендing яг энэ хөө бидний сайн мэддэг мини карьерийг тааштай бэлдсэн байна. Ер нь бол хүүхдүүдэд ямар нэгэн байдлаар яг ийм baby карьер хэрэгэлдэг үү? Охин дээр хэрэгжилжсэн үү? Нэг хэрэглээгүй санагч байна. Гэтэ ээжд нуруунд айгүй хэрэгтэй гэж тэгжсэн. Харин тий. Яг үнэ. Одоо ээжийнхаа болоо аавын тэ нуруу үзүүнд ямар ч ачаал өгөхгүй. Дээрээс нь нөгөө бас нөгөө эрсдэл байдаг ш тэр юу гэхээр нөгөө түүхний дутуу үжил түүнээс ингээ бүр 100% сэргийлж чаддаг. Яг л хүүхдээ бол ингээ эм үсгтэй ингээ байралтай. За тэгээд 3 төрлөөр ингээ өөрч болдог. Маш хөрхэн энэ хүү baby care-ыг та бүхэдээ санал болгож байгаа. Тэгээд нэгээс 3 нас хүртэл хэрэгжилж болдог гэдгээр онцлогтой. Тэгээд материал гэдэг юм өнгө үзэмж бүх зүйл нь их тухтай маш гоё зүйлийг бэлдсэн байна. За тэгвэл яг энэ хүү супер шагналын асуулт юу байхыг хамтдаа харъя. Нэрэ хүүхдийн өтгөн хар гарах нь ямар учиртай вэ гэсэн байна. Ад нь нэмэлт төмөр өгч байгаа үед, бэд нь хөхөөр хоолдож байгаа үед, вэд нь бор хоолнд орсон үед, харин гэд нь дутууд жажилж бүхлээр нь залгих нэг төрлийн зүйлийг хит их идэх үед гэсэн байна. Энийг түгөө хүм боломж ашиглаж байгаа. Болно. Тэгээд за тэгээ. За ингээд хасууд маань супер шагналынхаа асуултанд хүн боломжийг ашиглах хүслээ. Ингээ хамтдаа гаднаас хүн боломжоор хэн байх нь харцгаая. За, сайн байна уу? Сайн байна уу? Сайн байна уу та? Сайн байна уу? За, танилцсан юм бэлээ? Их хөрөгч Огон Балраа. Ваа, ямар гоё юм бэ. За, Огон Балраа, манай хосууд маань таны тусламж хэрэгтэй болсон. Хүн боломжоор та энэ манай хосуудад туслахаар болж байгаа. За, энэ бол бүр супер шагналын асуулт байгаа.
Манай хоёр бол эргэлзэлгүйгээр шууд хүн боломжтой авъя гэсэн. Гэтэ хоёр маань ямар нэгэн байдлаар өөрсдийнхээ саналыг бас хэлж олно шүү. За асуултын хувьд бол нэраа хүүхдийн өтгөн хар гарах нь ямар учиртай вэ? Нэмэлт төмөр өгч байгаа үед, хөхөр хооллож байгаа үед, бор хоолнд орсон үед, за мөн дутууж ажиллаж бүхлээр нь залгих нэг төрлийн зүйлийг хитэх идэх үед гинэ. Юм болоо тий. Төмөр өгөхөр хүүхдийн бас хар гараад идэг лөө. Нэраа үед зонгог өтгөө хар гэдэг нь болохоор зонгагийг ярьж байгаа юм болоо гэж бодож байна. Эхний нэг 24-өөс 72 цагт гардаг ногоо өтгөн өнгөтэй баасыг хэлээд байгаа юм болоо. Анхны зунгахыг яриад байгаа юм Үгүй харин төмрийн бэлтгэл өгөхөр чинь бас ч хар гардаг байхгүй юу? Тий. Тэр шууд хөхөр хоолсноос болоод Тэгэхээр та гурав маань бас нэгдэх хэрэгтэй. Тийм ээ. Хоёр таа. яг няраа хүүхдэд төмөр өгдөг тохиолдлыг бол сайн мэдгүй. Яг манай төмрийн дутагдaltaй төрсөн шүү дээ. Харин охин дээр өгсөн. Яа, ажил мэдээд байгаа юм байна. Тийм байна. Тэгээ би бол аал гэж бодож байна. Та юу гэж бодож байна? Таны үгийг л одоо таны Нэмэлт төмөр өгч байгаа үед ер нь бол зонгог гэж бүр ингээд тодтогч ороогүй байгаа юм чинь тэр л ах гэж бодож байна. За дээр тогтохоос өмнө нэлээд базлаад байна. харин тэгч базалт өгч. Бацаагайг болчих шиг боллоо тий. Одоо зад бууж. Айгу хөөрхөн чигдэрчжээ бас л. Яа. За хэдүүлээ тэгвэл тоглоом хурдан тасгая те. Хар гарах нь ямар учиртай байсан бэ гэсэн чинь манай гурав маань ярьж байгаа. Нэмэлт төмөр өгч байгаа үед л хар гарандаа гэж шийдсэн байна. Тэгэхээр зөв байна уугүй харъя. За баярлалаа. Эмчтэй маш баярлалаа. Амжилт хүсье. Баярлалаа танд. За тийм ээ. Ингээд хосод маань нийт 8 асуултын 7 асуултанд маш амжилттай хариулаад яг эдгээр бэлгүүдээ эзэн болсон байна. IVB хүүхдийн живхний бэлгийн багц манай хоёр бүр өөрсдөө хэрэгэлдэг живхэн ингээ бэлгэнд очиж байгаа маш сайхан. Мөн Mastella брендийн арьс арчилгааны багц, гацуурт хүнсийн бэлгийн багц, мандал хуримтлал эрхийн бичиг, за мөн төрсний дараах их нарийн асаргааны 5 өдрийг ирэх буюу Тэгрэг Кэрийн хамт олонны бэлэг байна. Мөн Bala брендийн 300 мянган төгрөгийн эрхийн бичиг. Харин ойрын медиагийн нэг жилийн эрхийг л та хоёр маань харамсалтайгаар авч чадсангүй. Мөн Baby World-ийн аль биесны эрхтээ оруулж ирдэг Baby Bjorn брендийн мини карьерийг тооёртой. Өгөхөд бэлэн боллоо. Хамтдаа бэлэг авах уу? За тэгээ. За ингээ гаднаас бэлгийг оруулж ирнэ юм хүсэж байна. Юу ээ. Ямар гоё юм бэ? Ямар их бэлэг вэ? Вау. Энэ хөтлөгч зогсох газаргүй болж байна. Вау, ямар санагдчих. Гоё юм байна. Ямар гоё юм бэ? Тийм. Манай халдварнууд маш гоё тийм аз жаргалыг адреналин багчсан ялгарч байгаа гэж байна. Гоё. За ингээ бүгд аваа шүү. Тэгрэг Кэрийн маань gift card энд байна. Таны харж байгаачлан. За IVV-гийн ийм их чих. За мөн бусад арчилгааны бүтээгдэхүүнүүд бас байна. За манай Mastella брендийн маань бүтээгдэхүүнүүд энд байна. За мөн Baby Bjorn-ийн мини карьерийн дааш Bala-гийн маань хүүхдийн нэрэн хувцснууд энд бас байгаа. За ерөөсөө бүх бэлэгнүүд энд ороо багтсан байна. За ямар гоё юм баярлалаа. За гоё. Ингээд ийм олон маш олон гоё бэлгүүдийг хоцсон таартай дахин баяр хүргье. За баярлалаа. За тэгээ хөөрхөн хүүгээ төрсний дараа амарцсныхан дараа эргөө олзъя. Инх амаржаарай халина. За маш баярлалаа. Баярлалаа. Яа харин тэрэг дүүрэн бэлэгтэй болчихлоо. Тинчээстэй. Стайлын ханяа хэрэгэлдэг юмнууд байна тий. Дандаа хэрэгэлдэг юм байна. Би Mastella. За баяр хүргэе мэсээр. Ивент тэтгэгч үрдэг биш хоримтлуулдаг ап. Мандал хуримтлал. Хамтрагч Тэгрэг Кэр. Таны гэрт мэрэгжлийн асаргаа. Яг энэ хэсэгтээ үзэгч та бүхэндээ зориулаад мөн шинэхэн төрсэн ээж аавуудаа зориулаад зөвлөгөө хүргэх гэж ингээд анхаарлаа хандуулна. Сайн
Сайн байцгаана уу ээжүүдээ, энэ өдрийн мэнд хүргэе. Зинт клиникийн хүүхдийн эмч халууна байна. Өнөөдөр та бүхэндээ няраа хүүхдийн арьс арчилгааны талаар мэдээлэл хүргэе. 0-2 наснд хүүхдийн арьсыг хэрхэн арчилах нь цаашдын насанд хүрсэн том хүн болсны дараах арьсны чанар болон эрүүл мэнд гоо сайхан байдалд нь сайнаар нөлөөлдөг байгаа. Хүүхдийн арьс амархан хуурайш хандлагатай байдаг. Тийм болохоор бид нар халуун болон хүйтэн, тоостой орчин, мөн дээрэс нь хит хөөстэй, үнэртэй угаагч болон тоснууд, мөн ноос ноолорон бүтээгдэхүүнүүдэд илүү мэдрэмтгий байх гэдэг. Тэгэхээр эдгээрийг хязгаарлах хэрэгтэй ахны. 2-3 настайд хүүхдийн арьсны гадаргууд дээрх микробиом нь бүрэн хөгжиж гүйцэдэг. Тийм болохоор энэ үеүүдэд бид нар микробиомыг зөв хамгаалахын тулд зөв арчилгаа хийх хэрэгтэй. Зөв арчилгаан дээр нь юу анхаарах хэрэгтэй вэ гэхээр өнжөөд нэг удаа бүлийн усанд оруулах. Усанд оруулахдаа химийн орц найрлагуудыг нь анхаарч үзэх. Хүүхдэд хоргоо нотлогдсон бүтээгдэхүүн сонгож хэрэглэх. Тухайн бүтээгдэхүүн маань хит их хөөсөрдөг биш, хит өнгөтэй үнэртэй байх биш. Тэр бүхнээс татгалзаарай. Зарим төрлийн химийн бүтээгдэхүүнүүд нь хүүхдийн дааварт нөлөөлөх эрсдэлтэй байдаг учраас энэ тал дээр анхаарч үзвэл зохилтой. Эртээр үеэс манай улсын уламжлагдаж ирсэн сүүлний тос болон шар тос нь орчин үеийн анагаах ухааны судалгаануудаар бол хүүхдийн арьсыг илүү цочроодог, дээрээс нь экземтэй буюу хуурайшдаг арьсуудыг мэдрэмтгий байдлыг нэмэгдүүлдэг гэсэн судалгаанууд гарч байгаа. Тийм болохоор аль болох тэр тоснуудаасаа татгалзах хэрэгтэй ахна. Өмнө нь бол ээж аавууд маань хүүхдийнхээ арьсыг арчлахдаа тайлх болон цайны эдээг нуралтнаас сэргийлж ингэж маш их түрхэж хэрглэж ирдэг байсан. Одоо бол орчин үеийн шинжилгээ ухаанд арьсан дээр бол тайлх цайны эдээ зэрэг ерөөсөө түрхэх шаардлагагүй. Харин энэний оронд цайрын оксидын өөр проценттай агуулгдсан тосуудыг түрхэх нь илүү аюулгүй хоргүй арга хэмжээ олно. Мөн арьсан арчилгаан дээр анхаарах зүйл нь буцалсан цай болон ясны шүлэнд оруулахыг ерөөсөө зөвлөдөггүй. Энэ бүхэн маань хүүхдийн арьсыг эмзэг, мэдрэмтгий байдлыг бүр их нэмэгдүүлнэ. Дээрээс нь бүрэлдэн тогтож байгаа микробиомыг зөв бүрэлдэн тогтоход нь бол саад учруулна гэж үздэг. Микробиом гэдэг нь болохоор арьсан дээр байгаа хэвийн бичил биетнүүдийн тоог хэлж байгаа. Өмнө нь бол бид нэр арьсыг зөвхөн тослох төдийгөөр ойлгодог байсан бол одоо арьсан дээр байгаа хэвийн бичил биетний тоог хамгаалах, дээрээс нь арьсны уян хатан хамгаалах чадвар сайтай балансыг тэнцвэржүүлэх тал дээр илүү их анхаардаг болсон. Мөн анхаарах нэг зүйл нь бид нарт нарны тос хэрэглэж эхлэх хэрэгтэй. Нарны тосыг хэрэглэх нь хүүхдийн арьсны хамгаалах чадварыг илүү сайн болгож өгдөг ахны. Хэрвээ хүүхдийн арьс амархан хуурайшдаг, дээрээс нь тосолсон ч гэсэн хуурайшсан, улайсан хэлбэртэй байгаадаа бол заавал эмчид хандах хэрэгтэй. Мөн хуурайшсан л бол тоолгүй өнгөрөөж юусоо болохгүй. Хуурайшж агаад явцаараа экземийн суур болох хандлагатай байдаг учраас хүүхдээ усанд ороод гарсны дараа 3 минутын дотор тухайн хүүхдийн арьсанд чийгшүүлэх тосоо түрхэх нь илүү хуурайшлтыг басгадаг сайн нөлөөтэй байдаг. Нярайн арьсан дээр бас нэг элбэг тохиолддог зүйл нь нярайн батга байдаг. Нярайн батгыг янз бүрийн шахаж оролдох шаардлагагүй. Харин нярайн хүүхдийн арьсанд зориулагдсан cleansing water байдаг. Тэрүүгээр арчиж болно, эсвэл буцсан усаар арчиж цэвэрлэж болно. Бас нэг элбэг тохиолддог зүйл нь нярайн усны хаг байдаг. Тэгэхээр хаган дээр бол хаган зориулагдсан тусгай чийгшүүлэх бүтцтэй саван ашиглавал энэ нь илүү үр дүнтэй байдаг. Хүүхдийн арьсыг хэр сайн тордож, хэр сайн арчилна төдий чиний хүүхдийн том болсны дараах харшламтгай, мэдрэмтгий, цочромтгой байдалтаас хамгаалж өгнө гэсэн үг. Өнөөдөр та бүхэндээ няраа хүүхдийн арьс арчилгааны тухай мэдээлэл хүргэлээ. Хүүхдийн арьсыг төрсөн цагаас нь эхлэн хайрлан зөв арчилцгаая. Баярлалаа. Үзэгчтэй бид яг одоо инхмүү халиуна хоёрын гэрт нь ирээд байна. Манай хоёр маань инхүү амарчаад гэртээ гарцсан байгаа. Тэгээ хөөрхөн залуу дээрээ ирсэн байна. Сайн байцгаана уу? Сайн байна уу? Сайн байна уу? За биднийг бас ирэхийг зөвшөөрсөнд их баярлалаа. За баярлалаа. Та бүхэн ирсэн. Нэвтрүүлгийн дараа хий удажиж
Төрсөн бэ? Дараагаа нэг 9 цаг орчим өвдөд тэгээд. Оо, бас нэлээд удаа өвдсөн байна тий. Охин дээр хэр өвдөж төрлөө? Охин дээр бол 7 цаг өвдөж төрсөн. Аа, манай залуудыг л бас удажж хорвоод мэдэлсэн байх нэ. Ямар энэ та хоёр маань одоо бас ингээд хөөрхөн хүүтэй болчлоо тий. Миний ярилхүү. Хөргөн өөдөө болсон үнэхээр гоё байгаа. Ямар зам бол нэмээ. Тэгээ охиндоо ч гэсэн дүү гаргаж өгсөн. Тэгэл хайраар дүүрэнлээ. Яста тийм байна. Хэдүүл бас ярьжсэн шүү дээ. Охин нь дүүгээ бас яаж хүлээж авах вэ гэхээр анхны тэр ах эгч дүү хоёр уулзах мөч ямар байсан бэ? Яг миний охин ихлээл гайхаал тэгэл сонирхол тэгээ сүултээ дараа нээжгээ харамлж уйлаад одоо бол гэхдээ айгүй их хайрлал үнсэл байн ямар сайхан өнөртэй байна гэх тэгэл үнсэлж за түрүүн бас бид эдгээр нэвтрүүлгийн багийнхныг байж хаад миний хөө өглөөний мэд харин дүүдэг үнэхээр хайртай ах шиг байсан тийм ээ. Одоо тэгэхээр одоо бидний нэвтрүүлгийн бас нэг их гоё зүйл нь яг ингээд өвдөлт ихтэй байх үед нэвтрүүлэгт орохыг зөвшөөрүүлээд тэгээд дараа нь асуулт тавиад шагналдаг. Тэр мөчөө одоо хоёр маань эргээд ер нь хоорондоо ярьсан уу ямар байсан бэ? Тэг эргээд ярихаар тэгэл инээгээл мишээгээл ялчгүй ас жаргалтай гоё л мөчөөс. Тухайн үеийн их гоё шин содон дурсамжтай. Одоо охин нь хэдтэй лээ? Одоо охин маань 3 нас байна. 3 нас өргөж байгаа юм уу? Хин гэдэг? Жаа хин гэдэг үлээ. Нормог байгаа мó ирцэрэцэн үү? Цаахан муухай шүү. Тийм зүгээр тийм. Нэвтрүүлэгт ороход ямар байсан бэ их мөхөө эргээд бодоход? Нэвтрүүлэгт ороход гоё байсан. Их сонирхолтой, содон хөвгөлтэй. Тэгээд үгүй 8 асуултнаас 7-гийн харилсан бол байсан. Тийм. Зөндөө гоё юмнууд болсон. Ихтэй болж байгаа. Нэрээ хэрэг болж байвал бидэнд үнэхээр сайхан санагдаж байгаа шүү. Тийм. Дих бол нэрээ өстой их хэрэглэхтэй юм байлээ ялтаж. Буураагаас нь асуумаар байна. Өстой өнөр өтгөн сайхан гэр бүл байна. Таны зэнцэр төрсөн юм байна тийм ээ. Танд их сайхан байгаа хта. Баяртай байгаа. Манай миний зэнцэр. Би зээ. Тий, тэгээ төрсөн зэнцэр. Гарсан. 2 зэнцэртэй болсон. Өнөр өтгөн болсон. Миний хоёр хүн сайхан. Тэгш дүүрэн сайхан амьд сайхан хүүхдүүд ариун өнөр айлуулж байгаад баяртай байна юм байна. Хоёр хүүхэдтэй эрүүл гац жаргаар энэ хороогийн хамгийн сайн бүгнийг бүгдээ нүгсээ өрөөё. Танд хүүхдүүд нь хэлсэн үү? Нэвтрүүлэгт орж байгаа тухайгаа. Энд ирсэн сая л мэдээ шүү. Тийм үү? Түүнээс мэдээгүй тий. Өмнө нь бол төрхтөр юм дээр бол бичлэгт орж ийн гэж хэлсэн л. Зөв. Бол битсэн тий. Тэнгэрт ирэхийг юм мэдээгүй. Зөв. За маш их баярлалаа. Тэгээ эрүүлэг сайхан бүхний хөөсья. Хөөхөн хүүнээс хурдан сайхан бойчих байхаа. Үнэхээр өстө царилэг залуу гарчээ. Амгалан юм байдаг хөө. Айгүй амгалан хөө. Сайхан хөө. Ийм сонирхолтой гоё нэвтрүүлэг хийж олон ээжүүдийг бас баярлуулж тэгээ өвдөлтийн жоохон ч гэсэн сатааруулж аваад маш их баяртай байна. За маш их баярлалаа. Сайхан хүсье. За баярлалаа. За баярлалаа. Оруулаа нийлээ. Бараг дөрүүлээ бий. Тавуулаа нэлээ. Оо тэгэж шүү. Төгсчт юм шүү. Айгуу 50 бид утлаа яриад рөвчтэй 50-аас тийш гоноо. Хүүхэд төрөх үед хамгийн түрүүнд ямар эрхтэн систем идэвхтэй ажиллаж эхэлдэг вэ? Ястаа эргэлттэй байна. Тэгээ нөгөө анхны хүүхд болохоор бид хоёр бас ер нь сандраад юу илээ гэж. Ямар хөөх юм бэ? Амьдрал тийм тулаад ирэхээр чи юу вэ шүү дээ. Юу илээ гэж. Байшин байдаг ба байдаггүй байж. Гэтэл гинэд түүмэр гарч байдаг цонхоор байдаггүй хаалгаар гараад ам гарчээ. Байшинд хэн үлдсэн бэ? Базал хэлээ өндөр ах шиг байна тий. За тэгэхээр бэ. За тгий тэхөө. Итгэлтэй байна.
Онцгой бүтээлийг Origos